За сайн байцгаана уу? 2025 онд гарсан эсэлтийн ерхий шалгалтын мянган бодлогын үргэлжлүүлэн хүргэе. Өмнөх 2 бичлэг дээр 1-ээс 20 хүртэл утсан байгаа. Өнөөдөр эхлээ 21-ээс яах нь үргэлжлүүлээ бодъё. За 21 дугаар бодлого маань матрицын тэгштгэл байна. Тэгээ бидний олох гэж байгаа зүйл бол юу байх нь вэ? Энэ x байх нь шүү дээ. За тэгэхээр энэ x гэдэг маань одоо матриц гэж ойлгох нь тий. Одоо матрицын энэ тэгштгэл бол бодитон дээр хийх үйлдэл адил вектор байдаг. За тэгэхээр энэ x матриц өмнөх коэффициент нь хасах тэмдэгтэй. Тэгэхээр хоёр тал дээр нь одоо x матрицыг нэмлээ гэж төсөөлье одоо энэ хоёр талаас. За тэгвэл юу бол зарах вэ гэвэл 4 1 2 хасах 1 гэдэг матриц дээр x матриц нэмэхэд ч нөгөө x-үүд нь хураагчих юм шүү. Тэгэхээр юу болох вэ? 3 хасах 1 2 хасах 2 тэг гэдэг матрицыг нэмэх нь x матриц гэж ойлгох. За одоо тэгвэл энэ матриц байна шүү. Энэ маань бол нөгөө матрицыг тоогоор үржихэд яадаг вэ гэх юм бол бүх элементүүдийг тэр уг матрицаар үржиж байгаа тоогоор үржүүлчихдэг. Тэгэхээр юу гэвэл хасах 1-ийг 3 үржүүлэхээр хасах 3, 2-ыг 3 үржүүлэхэд 6, хасах 2-ыг 3 үржүүлэхэд хасах 6, тгийг 3 үржүүлэхэд тэг болдог. Нэмэх нь x. За ингээд одоо энэ матрицаа ингээд уршаа оруулсан гэж төсөөлчих яах нь болно тий. Эсвэл ингээд хоёр талаас нь энэ матрицыг хасаад өгч. Тэгвэл энэ юу бол таах нь 2 4 1 2 хасах 1 гэдэг матрицаас хасах 3 6 хасах 6 тэг гэдэг матриц хассан маань x матрицтай. Бидний олох гэдэг байгаа x матрицтай тэнцүү гэсэн. За хоёр матрицыг хаснаа гэдэг нь юу хэлдэг вэ гэх юм бол харгалзах элементийн хасдаг. Өөрөөр хэлбэл юу гэж вэ? Энэ дөрөв гэлээ элементээс хасах 3 гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр эндээс юу болдог? 4-өөс хасах 3 гэд эхний мөр маань мөр баг нь болчихлоо. За эхний мөрийн 2 дахь элемент маань 1-ээс хасах 6 бол зарах нь байна. За 2 дахь мөрийн эхний элемент маань болохоор 2-оос хасах 6. Дараачих нь хасах 1-ээс хасах тэг гэсэн элемент. Энэ маань x матрицтай яах нь тэнцүү байна. За тэгэхээр энд цөмөр одоо юу вэ? Энийг задлаа тий. Тэгэх юм бол юу бол дарах нь 4-өөс хасах 3 хасахын нэмэх гээд 7 болчихж байна. Дараа 1-ээс 6 хасахаар чинь хасах 5 гарч байна. Дараа нь хасахын 6 нэмэхээр 2 дээр 6 нэмэхээр 8 болж байна. Дараачих нь хасах 1 бол таах нь. Энэ маань x матриц маань байна. Тэгээ бидний олох ёстой хариу маань болохоор 7 хасах 5 8 1 гэсэн хариу байна. За дараагийн бодлого маань арифметик прогрессийн А3 нь болохоор яах нь 7 харин А8 маань болохоор 17. Тэгвэл А11-ийг яагаар гэж болоорой гэж. За тэгвэл ер нь арифметикоос ерөнхий шин томьёо маань одоо яаж бичдэг вэ? Жишээлбэл энэ А8 гэдэг маань юу вэ гэвэл А1 дээр 7-ыг нэмсэнтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг энэ гишүүний маань дугаар 8 байна. Харин нэмж байгаа D маань хэдэн D вэ? 7 D. Нэгээр дутуу D нэмдэг байна тий. Тэгвэл А3 гэдэг маань юутай тэнцүү? А1 дээр нэмэх нь хэдүү? 2 D. Нэгээр дутуу D яах нь шүү тий. За А8 маань бол 17 өгсөн. А3 маань 7 өгсөн. За шууд системлээ хасчих болно дөө. За тэгэхээр А1-ээс А1-ийг хасж чинь тий. Тэгэхээр юу бол таах нь А1-ууд нь хоорондоо хураагдчих. Харин 7D-гээс 2D-г хасж штэ тийм ээ. Тэгэхээр юу бол таах нь 5D үлдэх. 5D тэнцүү. За 17-оос 7 хасгаач 10 болох. За эндээс D нь хэд гарч? 2 гарчлаа. За энийг А3-даа цөмөрөө орлуулъя. А3 гэдэг чинь энэ шүү дээ. А1 дээр нэмэх нь 2D нь 7-той тэнцүү гэдгийнхаа D-гийнх нь оронд нь хэд байгаа? 2 гарсан. Энийг орлуулъя цөмөр. Тэгэхээр юу бол таах нь? А1 дээр нэмэх нь 2 2-ын 4 тэнцүү 7 буюу эндээс А1 маань хэд вэ? 4 хойш оруулахаар хасах томтой 4-өөс 7-аас 4-ийг хасгаж 3 болох. За инхээр А3 маань хэд вэ? А1 маань 3 болох. За бидний олох ёстой бодлого маань болохоор А11-ийг болоор гэсэн шүү дээ. Тэгэхээр А11 гэдэг чинь А1 дээр нэмэх нь нэгээр дутуудыг буюу 10 дээ байна. За тэгэхээр А11 тэнцүү А1 маань 3 гэж бид нар сая болчлоо. 10-ийн өрчгөн D гэж D-гээ бид нар 2 гээ олцсон тий. Тэгэхээр эндээс А11 гэдэг маань 3 дээр 20-ыг нэмэх нь буюу А11 маань 23 та яах нь тэнцүү. Тэгэхээр манай хариу 23 байх нэ. За
За дараагийн энэ x квадрат дээр нэмэх нь x функцийн графикийн аль цэгт татсан шүргэгч болон энэ шулуунтай параллел байх вэ гэж. За тэгэхээр энэ бидний олох гээд байгаа энэ функц нь болохоор парабол байна. Тэгээ парабол юм чинь нэг юм x квадрат юм функцэд нэмэх юм чинь ингээд дээш харсан парабол байна шүү дээ. За энэ параболын хажууд нэг юм шулуун байх юм бэ те. Энэ шулуун маань одоо энэ 5x дээр нэмэх нь 3 гэсэн шулуун байна. Энэ хоёр нь бодвол огтлцоогүй юм байна л да тий. Огтлцсон байж бас болох байх. За тэгэнгүүт яасан бэ? Энтэй яг энэ ногоон шулуунтай параллелаар бас нэг шулуун нэг цэгээр ингээд шүргсэн гэж үзье. Тэгэхээр энэ шүргэгч шулууны аль цэгт татсан нөгөө бодвол x y гэнэ болох л та тий. Тэгэхээр хоёр шулуун хэдийд параллел байдаг бол өнцгийн коэффициентууд нь хоорондоо яах нь тэнцүү үед энэ хоёр шулуун параллел байдаг. Тэгэхээр энэ ногоон шулууны мөн өнцгийн коэффициент нь альвээгүүл x-ийн өмнөх коэффициент буюу 5 маань манай өнцгийн коэффициент буюу k байдалтай харьцна гэж ойлгох нь. За энэ y-гээ бүтэн ялгцсан үед шүү дээ. За тэгвэл шүргэг шулууны маань тэгчтгэл ямар хэлбэртэй байдаг вэ гэх юм бол нөгөө y-гээс хасах нь y0 f-од x0 x-ээс хасна x0 хэлбэртэй байдаг. Энэ тэгэхээр шүргэг шулууны маань өнцгийн коэффициент нь альвээгүүл энэ f-од x0 байх нь шүү. Тэр маань энэ шулуунтай параллел байх хэрэгтэй байна шүү дээ. Энэ шулууны өнцгийн коэффициент. Тэгэхээр эндээс f-од x0 маань хэдтэй тэнцүү авах нь 5-таа тэнцүү авах нь. За нөгөө өөр талаас нь бас авч үзэх юм бол f-од x0 гэдэг чинь энэ уг функцээс нь уламжлал аваад x0 орлуулсантай тэнцүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл f-од x0 олохын тулд f-од x-ээс уламжлал авах юм бол эндээсээ одоо уламжлал авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр x квадратаас уламжлахаар 2x, x-ээс уламжлахаар 1. Энэ маань 5-таа ямар ах нь тэнцүү ах нь. x0 орлуулах юм бол. За тэгэхээр x0 маань нөгөө нэг бидний энэ олох гээд байгаа цэгийн маань x0 авах нь шүү дээ, тий. За эндээс нэгэ хойш оруулчихаар чинь 2x0 тэнцүү 4. Эндээс x0 тэнцүү 2-2 дугаар 2 гарч байна. За ямар цэг гэж ярьсан юм чинь цэг чинь мэдээж x, y гэсэн хоёр координаттай таарна шүү дээ. Тэгэхээр y-гээ олж хийцмээр. За y-гээ олохын тулд бидний анхны өгсөн парабол чинь x квадратаар нэмэх нь x байгаа. Эннийхээ оронд x-ийн оронд 2-ыг орлуулчих. Тэгэхээр y0 тэнцүү 2-ын квадратаар нэмэх нь 2 буюу 4 дээр 2-ыг нэмэхээр чинь 6 болчих. Тэгэхээр ямар цэг байх нь? 2 x нь 2-д y нь 6 гэдэг цэгийг яадаг байх нь. Дээрс энэ цэгийн хувьд шүрэг шулуун маань энэ уг өгсөн шулуунтай параллел байх нь. За 24-ийг харъя цөмөөрөө. За 24 маань энэ тодорхой биш интегралыг бодоорой гэж. За ингээ харах юм бол орлуулгын аргаар бодож болж байна. Эсвэл шууд бодчих бас болох юм байна л да. За интеграл 1-ийг хуваах нь язгуурын дор 3-аас асах нь x dx гэсэн интеграл байна шүү дээ, тий. Тэгэхээр интеграл энэ маань 3-аас асах нь x-ийн язгуур учраас 2-1 зэрэгтэй байх нь. А дээрэс нь бас 1-ийг хуваах нь гэсэн ингээд хуваах тэмдэгтэй байгаа учраас энэ маань хасах зэрэг байсан байх нь. Хасах зэрэг. Тэгэхээр юу бол таарах өгвөл интеграл 3-аас асах нь x-ийн хасах 2-1 зэрэг байх нь. За зэргийн интегралыг авахын тулд дифференциалын хойдол маань энэ интегралийн тэмдгийн хойдол маань бол 3-аас асах нь x. Харин дифференциалын хойдол маань болохоор яах нь x байгаа юм. За энэ хоёрыг адилхан болгоё цөмөр. Дифференциал гэдэг нь уламжлал авах нь шүү дээ. Тэгэхээр энэ дифференциалын хойдлын тэмдгээр энэ маань 3-аас асах нь x буюу x-ийн өмнөх коэффициент маань хасах 1 байгаа юм чинь дифференциалын хойдлыг хасах x-ээр үржүүлээд 3-д нь үржиж өгч. А тэгэнгүүтээ дифференциалын хойдолтой 3-ын тоо автоматар нэмээд өгч болно. Яагаад гэвэл ямар ч тогтмол тооны уламжлал 3 учраас нөлөө үзүүлэхгүй гэсэн. За эндээс нөгөө 3-аас x-ийг зэргийн хувьд интеграл авчи. Одоо энэ хоёр маань хоорондоо ингээ адилхан болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шууд зэргийн интеграл авчиж явах нь болно. Ийм буюу 3-аас асах нь x-ийн за зэрэг дээр 1-ийг нэмлээ. Ас 2-1 дээр 1-ийг нэмээ гарсан зэрэг нь 2-1-т нь хуваагаад өгч нэмэх нь c гэж байна. За тэгэхээр энэ маань юу бол таарах нь? 3-аас асах нь x-ийн 2-1 зэрэг. За энэ маань 2 маань дээшээ гараа үржигдэж байна шүү дээ. Тэгэхээр болох энд 2 авч нэмэх нь c. Буюу 2-ыг үржих нь за язгуур өгвөл 2-1 гэдэг маань язгуур гэсэн үг шүү дээ. 3-аас асах нь x нэмэх нь c гэсэн ийм интеграл болох
байх нэ. За тэгэхээр хариу нь энэ байх нь тий. За дараачих нь 9 ба 25 суурьтай тойрог багтаадаг адил хажуу трапез гэж байна. За тэгэхээр тойрог багтаадаг гэсэн юм чи эхлээд тойргийн зурч хараа дээр болох байлгүй. За адил хажуу трапез гэсэн. За трапез маань энэ гэж төсөөлөөд за тэгээ адил хажуу юм чи нөгөө нэг яг адилхан огтлын яхнууд цэгүүдтэй байгаа. Тийм ээ хажуу талууд нь хоорондоо тэнцүү. За тэгэхээр дээд суурь нь мэдээж 9, доод суурь нь яах нь 25 болсон байл таах нь тий. Тойргийн радиусыг олох гэсэн юм байна. За тэгэхээр тойргийн төвийн ингээд төсөөлөнгүүт энэ нөгөө нэг тойргийн төвөөс шүрэгчд татсан радиус чинь шүрэгчтэй перпендикуляр байдаг гэдгээс энэ маань манай трапез маань тойргийн диаметр ч болон трапезийн маань өндөр ч бас яах нь болох нь энэ хоёр радиус маань энэ нэр шүү дээ тий. За тэгээ бас нэг өөр юм байгаа шүү дээ нэрэ. Ийшээгээ бас перпендикуляр авах нь энэ ногтлын зэрэг бас перпендикуляр. За тэр нөгөөх нь юу вэ гэх юм бол тойргийн гадна уршигт тгээс тойрогт хоёр шүрэгч татаж болно. Тэр шүрэгчүүд нь хоорондоо ямар ах нь? Балруу бүр огтлжсэн зэгийг бүр байхгүй болох ажил шүү дээ. За энэ систем хозрог боллоо да. За шүрэгчүүд нь хоорондоо яах нь тэнцүү. Өөрөөр хэлбэл энэ хоёр хоорондоо тэнцүү, энэ хоёр хоорондоо ямар тэнцүү болтойх нь. Захаад дээрэс нөгөө нэг адил хажуу трапез гэсэн учраас энэ нөгөө 25 9 2 гэдэг суурь маань яг тадлан хуваагдана. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэх юм бол энэ нь 25-ыг хуваах нь 2 бол энэ нь 9-ийг хуваах нь 2 гэсэн. Энэ нь бас 9-ийг хуваах нь 2. Тэгэхээр энэ хажуу тал нь чсэн энэ тал нь 9-ийг хуваах нь 2, энэ нь 25-ыг хуваах нь 2. Тэгэхээр энэ хоёрын нийлбэрчээд бол таах нь. Эндээс хажуу тал нь болчихно шүү дээ. 25 дээр 9-ийг нэмэхэр чинь энэ ч яаж нэ. За 25 дээр 9-ийг нэмэхэр чинь хэд болох вэ? 30 4 34 17. За тэгэхээр хажуу тал нь хэд бол таах нь? 17 бол таах нь байна. За дахиад дээрэс нь бас энэ нөгөө тойргийн маань радиус маань энэ мэдрэгчнүүд яг хөдлөд байна. За ингээд татчихъя л да ингээд яг нөгөө трапезийнхаа дээд жижиг суурьас ингээ хоёр өндөр болгоч. Тэгвэл яг энэ хэсэг маань бол 9 гэсэн урттай болох шүү дээ. Яг энэ 9. Тэгвэл өгөлдөгдөл хоёр талаа болох юм бол юу болтойх вэ гэх юм бол 25-аас 9-ийг хасгаар 2 тууч. Тэгээ хоёр талд нэг тийш шимтэйгээр хуваагдаж шүү дээ. 25-аас 9-ийг хасгаар чи дөө 16 гэд 8 болтойх. Тэгэхээр бидний нэг ийм гурвалж үсэх нь яганаар авчих. Ягаад вэ? За энэ яа энэ хэсэгт нэг ийм тэгшин зүт гурвалж үсэх байгаа байхгүй. Энэ тэгшин зүт гурвалж. За энэ тэгшин зурвалжийг тусад нь ингээ хаа зурчихил та ийм тэгшин зурвалж үсэх байхгүй. За тэгэхээр энэ тэгшин зурвалжны маань сая бол гифтнууд нь 17 буюу хажуу тал нь 17-г өгсөн шүү дээ. Энэ босоо өндөр нэг хажид маань болохоор 2R бол таарна. Суурин дөнгөс 8 болчлоо. Та энэ дээр пипкор бичээд л манай бодлого гараад ирэх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр гифтнуудын квадрат буюу 17-гийн квадрат тэнцүү 8-ийн квадрат дээр нэмэх нь 2R-ийн квадрат. За 17-гаар чи 289 дээр нэм тэнцүү 8-ыг чинь 64 нэмэх нь 4R-ийн квадрат буюу за 289-с 64-ыг хасахаар уршаар л хасъя. Тэгэхээр 5 оногдлоо. 2 225 тэнцүү 4R квадрат гэсэн үг. За хоёр талаас нь язгуур гаргачихъя. Тэгэхээр юу болтойх нь? 15-ын квадрат 225 чинь тэнцүү 2R болчихно. За хасахыг авсангүй яг бол геометр байгаа учраас нэмэхийг авах хэрэгтэй тий. Радиус юм чи. Эндээс R тэнцүү хэдүү? 15-ыг хуваах нь 2 буюу радиус нь 7.5 гэсэн хариутай байх нэ. За тэгэхээр манай хариу 7.5 байх нэ. За цөмөр 26-г бодъё. 5 радиустай тойрогт багтсан 3 жны суурийн өнцгүүдний юм бол гэж байна.
Тэгэхээр хаана нь тойрог байх нь гадна нь тойрог байх нь шүү дээ. Ингээд нэг юм ингээд тойрог байсан байх нэ. За муухай зурчих шүү бол. Ч одоо 5 радиустай тойрогт багтсан гурвалжны гурвалжин зурх нь тэ дотор нь. За нэг иймэрхүү зурчих дөө. Энэ өстой мохоллоо. За энэ хоёрыг гурвалжны ингээд зурчих. За ингээд багтсан л ойлгох гэсэн. За энийг болж гүцээ зурхгүй болохгүй л тоорлоо шүү дээ тий. За яг энд ингээд шүрхсэн. За ингээд тойргийн суурийн радиус нь 60 45 гэж. За тэгвэл энийг нь 60 болгох чинь 60 градус. Энэ 45-аараа багаарна. За байв. Тэгвэл энэ гурвалжны хажуу талуудын урт хэдвэ гэж. За тэгэхээр чи мэдээж хэрэг энэ хажуу тал гэдэг чи одоо энэ за энийг А гэж нөгөөх нь энийг Б гэж. Энэ А Б-г л асуугаад байх нь шүү дээ тий. Яагаад гэвэл нөгөө энэ хажуу талууд суурийн өнцгүүд нь 45 байгаа гэсэн чинь тэр хоёрын эсрэг талд байна шүү дээ. За бид нар нэг юм мэддэг. Синусийн теорем гэж юм мэддэг. Юу вэ гэвэл хоёр том R нь А-г хуваах синус альфа гэсэн том байдаг тий. За тэгэхээр манай радиус маань болохоор чи энэ 5 гэдэг өгсөн байгаа байхгүй бидэрт. Тэгэхээр юу бол таарах вэ гэх юм бол 2-ыг үржих нь 5 тэнцүү. За манай А-г хуваах нь А-гийн эсрэг талын өнцөг нь синус 45 градус. Тэгэхээр синус 45 градус явуулчих. Тэгэхээр 2 5 10 тэнцүү. Синусаа үржиж шууд. За синус маань энэ суурьт энэ хувааж штэ тий. Тэгэхээр ийшээ оруулахад үржин гэж ойлгоод 10-ыг үржих синус 45 градус тэнцүү А буюу 10-ыг үржих синус 45 чи язгуур 2-ыг хуваах нь 2. Тэгэхээр эндээс А маань хэд бол таарах нь? А маань 2 12 маань хурагч байгаа чинь. А тэнцүү 5-ыг үржих язгуур 2 бол таарах нэ. За одоо Б өнцгийнхаа Б талынхаа хувьд одоо бичиж Б-г хуваах нь эсрэг өнцөг 60 градус шүү. Синус 60 градус чинь бас хэдүү 2 том эрт яах нь тэнцүү бол таарах нь. За тэгвэл эндээс Б тэнцүү 2-ыг үржих нь том R үржих нь синус 60 градус. Тэнцүү зохино шүү дээ. За эндээс Б тэнцүү 2-ыг үржих нь R чинь 5 синус 60 градус чинь язгуур 3-ыг хуваах нь 2 бол таг. Энэ хоёрууд нь хоорондоо хураагдахаар Б тэнцүү 5-ыг үржих нь язгуур 3 гэсээр байна. За тэгэхээр гурвалжны талуудын урт хэдвэ гэсэн учраас нэг нь хэд байх нь вэ? 5 язгуур 2 нөгөөх нь 5 язгуурын дор хэдүү 3 байх нэ. За 27 дугаар бодлогыг харъя. Дөрвөн тэнцэтгэл бишийн шийдийг ийм бид бол огтлцлын болоор байна. За тэгэхээр шууд зурчид үү. За энэ X тэнцэлэг маань гэж үзье. X тэнцэлэг маань. За эхний тэгштгэл маань тэнцэлэгч маань X нь 1-ээс их уу тэнцүү гэсэн байна. За тэгэхээр энд 1-ийн тоогоо энд тавьчих тий. 1-ээ их уу тэнцүү гэж байна. Тэгэхээр тэнцүү гэж байгаа юм чинь битүү бөөрийнхээ зурчих орноо гэх тий. Их гэж байгаа юм чинь нөгөө сумтай тал руу гоо шүү дээ. Их багын тэмдэг маань тоон тэнхлэгийн маань сумын яагаад зурдаг бол эерэг тэнхлэг нь шүү, эерэг талны шүүгээ зурж байгаа шүү. Тэгэл тийш нь байна. За хоёр дахь нь болохоор хасах 2-оос 3-ын хооронд гэж байна. За тэгвэл хэдэн нэг жир авчих уу? Нэг нүдээр л авчих дөө шүү тэгвэл. За тэгэхээр энэ хэд болох вэ? Энд тэг хасах 1 хасах 2. За энд хасах 2 энд авчих. Хасах 2 орохгүй гэж. Ягаад гэвэл энд тэнцвүүн тэмдэг албан тий. За дараачих нь энд 2 3. За 3 дээр болохоор тэнцвүүн тэмдэг байна. Тэгэхээр орно битүү бүр. Энэ хоёрын хооронд гэж байна. За дараагийн шинэтгэл биш маань болохоор 2 орохоос 4 орохгүй гэж байна. Тэгэхээр 2 орно гэхээр ингээ битүү өөр тэмдэг тий. 4 энд тавьчих. 4 орохгүй хоос. Энд тэнцвүүн тэмдэг байна. Энд тэнцвүүн тэмдэг алга шүү дээ. Энэ хоёрын хооронд байна. За сүүлийн тэнцвэлэгч маань юу гэх юм бол энэ 2.5 орохгүйгаас нэмэх их гэж байна.
Тэгэхээр 2.5 маань хаана байх вэ гэвэл энэ 2 3-ийн хооронд л байх л үү тий. Энэ орохгүйгаас гэж чинь. За энэ хоосон зай өгöd эрнээс за энэ багын тэмдэг нь x рүү гарсан биш. Бага нь. Тэгэхээр сумгүй тал руу хөнгөрөх нь шүү дээ. За тэгэхээр бид нар чи хэдэн хэсгэж байгаа вэ? 1 2 3 4 хэсэг шүү. Гэхдээ дөрвөлгийнх нь яг огтлцож байгаа хэсэг нь аль вэ гэд үзсэн чинь яг энэ хооронд огтлцож байгаа байхгүй. Тэгэхээр хэдээс хэдийн хооронд байх нь x хариалагдах нь 2-оос 2.5-ийн хооронд байх нь тий. За 2.5 дээр хоосон бүргээ гоч орохгүй гэж тоон сэтгэн харин 2 нь битүү вэ тий. Орноо гэсэн хариу байна. За тэгэхээр энэ нь бол манай хариулт ахны. За 28 дугаар бодлогын хараа цөмөрөө 28 дугаар бодлого. За 2 векторуудын өгчээ. Тэгвэл А дээр нэмэх нь B вектор, 2А-гаас асна B вектор скляр үржирэг болоорой гэж. За тэгвэл А вектор дээр B векторыг нэмье. За 2 векторыг нэмэхэд бол харгалзах координатуудыг нэмждэг тийм ээ. Координатын ойр нь бол өгөгдсөн тохиолдол. Тэгэхээр хэд болох вэ? 3-аас хасах нь 1, 2 дээр нэмэх нь 2 буюу координат нь хэд вэ? 2, 4 гэсэн координаттай болчихлоо. За дараагийнх нь 2А вектороос B векторыг хасъя. За тэгэхээр 2А вектор гэдэг чинь юу вэ? 6, 4. Хасах нь B вектор ч юу вэ? Хасах 1, 2. За тэгэхээр 6-аас хасах нь 1. За 4-өөс хасах нь 2 буюу хасахын нэмэхээр чинь 7, 2 гэсэн вектор. За энэ хоёрын скляр үржирэг болоорой гэж байна. За тэгэхээр А дээр нэмэх нь B векторыг 2А-гаас хасах нь B векторээр скляраар үржиж байна. За тэгвэл координат нь болохоор яах нь харгалзах координатуудыг аваад үржиждэг. Өөрөөр хэлбэл 2-ыг 7-оор үржүүлнэ гэсэн. 2-ыг 7-оор үржүүлээд 7 гэж чичээд 4 гэж чиж шүү. 7-оор үржүүлээд нэмэх нь 4-ийг 2-оор үржүүлээд нэмчих. 2 7 14 дээр 8-ыг нэмэхээр чинь 22. Тэгэхээр 28 дугаар бодлого маань 22 гарах нэ. За дараагийн бодлого харъя. 29 шоо хаях туршилтын үр дүнд хүснэгтээ үржүүлжээ. Хэрэв нийт буусан тоонуудын арифметик дунд нь 3.4 бол x-ийг олоорой гэж. За тэгэхээр давтамжийн хүснэгтэр өгсөн тохиолдолд арифметик яадаг бол тоогоо давтамжаар нь үржүүлээд нэмчихдээ. Өөрөөр хэлбэл яг 1-ийг 5-аар үржүүлээд, нэмэх нь 2-ыг x-ээр үржүүлээд, нэмэх нь 3-ыг 2-оор үржүүлээд, нэмэх нь 4-ыг 8-аар үржүүлээд, нэмэх нь 5-ыг 6-аар үржүүлээд, нэмэх нь 6-ыг 1-ээр үржүүлээд нийт давтамжинд нь хуваачдаг. За нийт давтамж юу болъё л та цөмөр. Тэгвэл юу болох вэ? 5 дээр 2-ыг нэмлээд 7, 7 дээр 8 нэмэхээр 15, 15 дээр 6 нэмэхээр чинь 21, 21 дээр нэмэхээр 22. За тэгэхээр 22 дээр нэмэх нь x. Ингэж хуваасан маань 3.4 гарах юм биш үү? За одоо тэгвэл бодчих. 2 5 1-ийн 5 2 3-ийн 6 энэ дээр 8 ингээд за ингээд нэмчээ. За тэгэхээр юу болох вэ? 5 дээр 6 нэмэхээр 11, 11 дээр 4 32-ыг нэмэхээр 30 43 дээр энэ 73 дээр 6 нэмэхээр 79. За зөв нэмсэн байгаа. За 79 дээр нэмэх нь 2x тэнцүү 3.4-ийг үржих нь 22 дээр нэмэх нь x гэдэг. Ингээд шилжүүлчих. Энэ маань хувааж байгаа юм чи ийш орохоор үржин гэдэг төсөөлөх нь шүү дээ. За тэгэхээр хэд болох вэ? 79 дээр нэмэх нь 2x тэнцүү. За энд үржижээ. 22-ыг 3.4-өөр үржүүлээ. 8 8 6 6-ыг нэмэхээр чинь 8 4 ийм болоо. Хэд болох вэ? 74.8 дээр нэмэх нь 3.4x юм байна. За 2x-тэй хоошоо оруулахаар хасна. Тэгэхээр 3.4-өөс 2x-ийг хасгаар чинь 1.4x тэнцүү. За энэ дахиад хасчихъя. 79-өөс хасах нь 74.8-ыг хасъя. За энэ хоёроос харахаар 2 8 гэдэг чинь 4.2 юм байна. 4.2 гарч байна. За эндээс x-ээ олохын тулд
яах ёстой. За энэ туваачи 4.2-ыг 1.4 туваа. За энэ таслыг хойшлуулахаар ийм болчих юм тий. За тэгэхээр хэд гарах нөө 3-аар өгöd 3/12 нэгсэн л азад таарчлаа тий. Тэгэхээр x тэнцүү хэд болох нь 3 гарах нэ. За ингээ x-ийг болоорой гэсэн бодлого маань явах нь болчлоо. За 30 удаа тусгач тийм үү. За тэгээ зурагт өгөгдсөн хоримтлагдсан давтамж график ашиглан кавертил хоорондын зайг болоорой гэж. За тэгэхээр хамгийн хугацааны маань хамгийн яах нь. За давтамж нь бодвол энэ зургаас харахад бол 27 юм шиг байна л да. Хамгийн их нь 27. За тэгэхээр кавертил гэдэг маань 27-ны 4-ний 1, 4-ний 3, 2-ын хоорондох зай гэдэг байна. Тэгээ 27-г 4 туваагаар ч ойролцоогоор нэг хэд 6 гарантай алтаа юм байна л та. За тэгэхээр энэ зургаас харахад одоо энэ чирээс татаад ингэсэн байх утга. За энүүгээр нь цөмрөө доод кавертилийнх нь энд авчиж гэж байна. За тэгээ ингээ үзэхэр чи энэ маань доод кавертил болох нь. За энэ зургаас харахад бол энд 1 2 3 4 5 гэхээр энэний нэг нүд маань 3 нэг жир өгсөн юм шиг байна 15 болж байгаа. Тэгэхээр доод кавертил маань 33 гэж авах нь тий. За харин дээд кавертил маань за нэг 6 гарантай таа 3-аар хожуулахыг ч нэг 18 19 за 20 гарантай таах юм байна. Тэгэхээр энийг дээд кавертилаар авсан бол таах нь тий Q3-аар. За энийг энэ зургаас ингээд чирээс татсанаас нэг харчил та. Тэгэхээр энд ирж ирж байна тий. За эндээс хүн 3-оор тавих нь 63, 66, 69. 69 юм шиг байна. 69. За тэгвэл кавертил хоорондын зай буюу Q3-аас Q1-ийг хассан шүү дээ. Тэгээ энэ маань юу хөтэй тэнцвүүгэл 69-өөс 33-ыг хасчих юм. Тэгэхээр 36 хавцаал байна. За энэ жоохон ойролцоогоор авсан учраас ганц хоёр юмны алдагдaltaй ч магадгүй бах. За ингээд 27 минут тус учраас түр завсарлаа. Дараагийн хичээл хүртэл 4 баяртай.